аймгийн иргэд урлагийн төлөөлөгч Б-ган зураг байна. За засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө танилцлаа, хороодын дүгнэлттэй танилцлаа. Надад нэг асуулт цаг үеийн мэдээллээр нэг санал байгаа. Асуулт санал нь хамт явна гэж ойлгох уу? Санал нь ардны явна гэж ойлгох уу? Санал нь ардны явна. За асуулт. За уул уурхайн салбарын 2-3 дээр заасан хөтөлбөртөө танилцлаа. Энэ хөтөлбөрт уул уурхайн хамгийн том баялаг бол тэр уул уурхайд ажиллаж байгаа ажилчид албан хаагчид. Тэгэхээр энд ажиллаж байгаа ажилчид албан хаагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах талаар энэ хөтөлбөр тусгагдаагүй байна. Энийг нэмж тусгаж өгч болох уу? Мөн энд онцлож хэлвэл уул уурхайн салбарт тээвэрчид гэж маш том зүйл байгаа. Энэ тээвэрчид бусад инженер техникийн ажилчид, бусад нийтийн салбарын ажилчдын нийтлэг эрх ашгийг тусгаж өгөөгүй. Энийг нэмэлтээр тусгаж өгж болох уу гэсэн нэг асуулт байна. Хоёрдугаар асуулт гэх юм бол цаг үеийн байдлаар халзан бүрэгттэй гэж нэг төслийн үйл явц байгаа. Иргэд олон нийтийн дунд маш эргэлзээтэй олон төрлийн хардлагыг дагуулсан ийм асуудал явагдаад байгаа. Энэ дээр иргэдийг төлөөлж байгаа бүрэн эрхэд төлөөлөгчнөр иргэдийн хурал аймгийн засаг даргын хувьас ямар нээлттэй ил тод мэдээллийг хүргэх вэ? Яагаад энийг асууж ийн гэхээр хариуцлагатай уул уурхай гэдэг энэ хөтөлбөрт оруулсан байна. Гэтэл энэ төсөл яг хариуцлагатай уул уурхай мөн үү? Гүтгэн гутаанд оромжилж байгаа. Гадаадын санхүүжилт авч жагссан мэтэр. Энэ нь яг үнэн үү? Энийг аль нэгтлэлд нь гаргаж энэ аймаг орон нутгийнхаа нэр хүндийг энэ улс орон даяар бас сэргээх тал дээр аймгийн засаг дарга болон иргэдийн урлагийн дарга маань бас анхаарч ажиллаж өгөөч. Бас олон нийтийн сүлжээгээр олон дагагчтай хүмүүс би тэдгэр хүмүүсийг хууль мэддгүйгээр нь гүтгэхгүй. Гэтэл тэр хүмүүс энэ халзан бүрэгтэй төсөл олон нийтэд мэдх эрхийнхэн хүрээнд 2 жил мэдээлэлгүйг нь яагаад ярихгүй байгаа юм? Халзан бүрэгтэй төсөл уул уурхай хариуцлагатай төсөл байсан юм бол зөрчлийн хэрэг нээгдээд прокурор дөр хянагдаа явж байгааг нь яагаад олон нийтэд ярихгүй байгаа юм? Халзан бүрэгтэй төслийн эргэн тойронд цэвэр усны ундны нөөц, их нууруудын хотхор, газар тариалангийн бүс нутаг эдгээр зүйл байгааг яагаад тэр хүмүүс хэлэхгүй байгаа юм? Тэгсэн мөртлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн нэг хэдэн нутгийн иргэдийг л олон нийтэд буруутан мэтэр ингэж харлуулж бүр Монгол даяар зөндөө удаан цоллоо шүү дээ. Мөн мянгад сумын эрх бүхий албан тушаалтангууд дээр энэ ардсан намаас ямар хариуцлага тооцсон бэ? Ардсан намын эрх барьж байгаа засаг дарга иргэдийн урлагийн дарга нь олон нийтийн сонсгол хийх бичгийг нь хав дарж санаатаагаар нуун дарагдуулсан. Энэ дээр энэ намаас ямар арга хэмжээ авч байгаа вэ? Ган зэрэг төлөөлөгчийн асуултанд хариулъя. За уул уурхайн салбарын баялаг бол ажилчид албан хаагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалсан бас нэг тодорхой заалтуудыг тусгаж өгч болох уу гэж байна. Болно. Орд насны дарга сая илтгэлдээ хэлсэн шүү дээ. Үнэхээр шаардлагатай ийм зүйл заалтуудыг бол нэмээд явж болно. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол өчигдөр Монко компани Ховд аймаг хоёрын хамтран ажиллах гэрээний ажлын хэсгийн захирамж гарцсан байгаа. 1 сарын 20-ны дотор нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй 30-аад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. Энэ ил тод нээлттэй явна. Энэ гэрээн дээрээ заалтуудаа тусгаад явах хүрэн боломж нь ган зэрэг төлөөлөгч нэгдүгürt байгаа. За ер нь Tips Mining компанитай бол яг энэ ажлын хэсэг бол дараагаар нь гэрээгээ байгуулад ингээд явах ийм байдлаар бол өчигдөр захирамжууд гарч байгаа гэдгийг хэлье. 1 сарын 20-ны дотор ер нь бол энэ хоёр уурхайтай гэрээ байгуулах ажлын хэсэг бол гэрээгээ байгуул дуусгасан байх хэвээр. Яг энэ уурхайтай холбоотой асуудлуудаар бол гэрээний ажлын хэсэг гарсан учраас энэ дээр тусгуулаад явах хүрэн боломж нь байгаа. Үйлдвэр чинь бүгд орцсон байгаа. Ойн чимэг захирал та Ховд аймгийг тэр чигт нь нүүлгээд оруулаад ирсэн байна. Гэрээнийхээ ажлын хэсэгтэр гэж хэлээ. Ер нь бол тэгсэн. Илүү нээлттэй ил тод байх хэвээр, ашигтай байх хэвээр Ховдын ард түмэнд. Тийм гэрээ манай ажлын хэсэг байгуулна гэдэгт итгэж байна. Хоёрдугаарт халзан бүрэгдэхүүн талаар асуугаад байна. Ажлаа аваад 4 дахь өдөр дээр
асуудал нэлээд хурцтай тэгээд захирамж гаргаж түр зогсоолт хийсэн байгаа. За захирамжийг бол шүүхт өгөөд ерөнхийдөө бол миний захирамж бол хүчингүй болсон. Миний гаргасан захирамж хүчингүй болсон байгаа. Гэхдээ би бас нэг зүйлийг хэлмээр байна. Сая Монгол Улсын их хурлаар цөмийн энергийн тухай хууль орсон. Дорногов аймгийн Улаанбаатар суманд бол одоо цэвэр урааныг олборлох тэр ажил бол эхэлсэн явж байна. Тэгээд ер нь бол бас тодорхой хэмжээгээр захирамжтайгаа холбоотойгоор гэдэг юм уу эсвэл халдсан бүрэгдэхтэй холбоотойгоор бол би бас энэ эрдэмтдтэй уулзч үзсэн. Энэ одоо ямар орд юм бэ? Яах ёстой юм бэ гэдэг. Монгол Улсын засгийн газрын бодлого нь ямар байгаа юм бэ? Ингээд үзлээ. Уул уурхайн сайд Туван бол нэлээд ойлгомжтой ярьсан. Газрын ховор элемент бол одоо үнэхээр одоо явах ёстой. Олборлох ажил бол явах ёстой. Хайгуулын ажил нь явах ёстой. Ягаад гэвэл одоо эдийн засгийн үрийг өгөөж дээрэс нь одоо Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бол томоохон ач холбогдол ийм одоо салбар шүү. Уул уурхайн. Тийм учраас явах ёстой гэдэг байдлаар бол Туван сайд бол ингэж тайлбарлаад байгаа. Дээрээс нь зарим эрдэмтэн докторууд бол нутгийнхаа иргэдэд бол ийм ойлголтыг маш сайн өгөөч л гэдэг юм. Газрын ховор элемент гэж юу юм бэ гэдгээс ойлгуулаач. Улаанбаатар одоо суманд хэрэгжиж байгаа цэвэр уран гэж юу юм бэ гэдгээ иргэддээ сайн ойлгуулаа. Дээрээс нь аж ахуй нэгж нь бас иргэд тухайн одоо бүс нутгийн ард иргэдтэйгээ илүү сайн ойлголцох ёстой. Мэдээж хэрэггүй шүү дээ. Энд үнэхээр одоо хүн ардынхаа эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй хөрөөлөн байгаа орчныг одоо ингээд ийм сөрөг ур дагавартай энд байгаа одоо мал хүн амтнаа хордуулчих гэдэг аймгийн засаг даргуудыг л Монгол хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр бол энэ дээр бол засгийн газар бол бас тодорхой үгээ хэлэх байх гэж би бодож байна. Би бол тухайн үед яг одоо авдаг арга хэмжээг авсан. Тэнд би хүн амны хэрэг гарахыг хараа сууж чадахгүй. Тийм учраас захирамж гаргаад ингээд тухайн үед бол шийдвэрээ гаргаад явж байгаа. Гэхдээ бол зарим одоо төлөөллүүдтэй бас уулзсан гандэргөө. Би 2-3 хүнтэй уулзсан. За дарга хуралдааны цаг нэлээ. За. Тий.